Өдрийн дүргийа. За тэгэхээр би энэ тараагцсан материалтай холбоотойгоор бас жоохон хэдэн зүйл асууя гэж бодож байгаа юм. Энэ тараагцсан материал дээр хэлж байгаагаар нас баралтын тоогоороо энэ зүрх судасны өвчин Монголдо тэргүүлдэгэ. Монголын хүн амын 75% зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй гэж бичсэн байгаа юм. Ингээд 75% эрсдлээ тооцоод үзэхээр зэрэг 2.7 сая иргэн өнөөдөр зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй. Тэр хэрээрээ энэ манай зүрх судасны үндэсний төвийг зорих иргэдийн тоон бас их юм байна даа л гэж ингэж харагдаж байгаа юм. Тэгээ манай 3 дугаар эмнэлэг энэ танилцуулсан материал дээр бол онцлогооны 67%-ийг хийдэг, хагалгааны үндсэндээ 95%-ийг дангаараа хийдэг гэж ингэж танилцуулж байна л да. Тэгэхээр би эндээс юу гэж дүгнэж байгаа гэхээр хэр зэргийн ачааллын 3 дугаар эмнэлэг дээр явдаг юм бэ л гэдгийг би зүгээр бодож үзэж байгаа. Одоо бодит амьдрал дээр хүмүүс 3 дугаар эмнэлэгд үзүүлж шинжилгээ, эмчийн зөвлөгөө авах гэж ямархуу хэмжээний очиртой байдаг үлээ, цаг олддоггүй гэдэг ийм асуудлууд байнга л явдаг. Тэгэхээр энэ асуудлыг ингээд төвлөрүүлсэн ийм хэлбэрээр цаашд явах нэр нь зөв үү? Онцлогоог энэ орон нутг руу чиглүүлсэн ийм онцлогоонуудыг хийдэг ийм чиглэлээр ийм бодлого бас байж болохгүй мó гэдэг ийм нэгдүгээр асуулт нь онцлогоонуудаа ер нь орон нутгийн хэмжээнд хийдэг болчихъя л доо. Үнэхээр эмчилж чадахгүй хүнд одоо оншин гарч ирсэн баталгаажсан болвол 3 дугаар эмнэлэгдээ ирдэг ийм хэлбэр байвал яасан юм бэ? 2 дугаарт нь энэ зүрх судасны өвчнөөс нь урьдчилсан сэргийлэх чиглэлээр манайхан маань юу ярьж байна? Ямар бодлого явуулж байна? Одоо 2030 он гэхэд зүрх судасны өвчлөлийн тоо чинь дахиад 2.6 гэдэг чинь 100-аар үржүүлэхээр энэ 260%-аар нэмэгдэхээр байна гэдэг ингээд ийм айдас дагуулсан ийм том тоонууд оруулаад ирсэн л байна л да. Эрүүл мэндийн яам бодлогын хувьд энэ дээр ямар бодлого ирж байгаа юм бэ? Эзэн засгийн байнгын хороо бид бол эзэн засгийг либералчлахтай холбоотой бодлогыг байнга явуулах ёстой ийм байнгын хороо гэж ингэж үзэж байгаа. Хувийн гадны одоо зэрэглэлийн эмнэлгүүд Монголд орж ирэх хүсэл зөндөл байдаг юм байна лээ шүү дээ. Газрын асуудал айгүй хүндрэлтэй байдаг. Тэдгээр эмнэлгүүдийг оруулж ирвэл гадагшаа урсж байгаа энэ урсгал, долларын урсгал нь дотроо үлдэх бас ийм магадaltaй болно шүү дээ. Зайлшгүй чанартай одоо эмнэлгийн чиглэлтэй мөнгүүд нь гадагшаа одоо гадаад эмч нартай төлбөр болдгийн багууз. Хүнд өвчтнээ харах, сахиулаас ихсүүлээ тэрнтэй холбогдох зардлууд бүгд л Монголдо хоцрон шүү дээ. Энэ дээр ер нь ямар бодлого байгаа юм бэ гэж. За дараа бас эмчнэр ороод ирсэн байгаа учраас энэ ковидтэй холбоотойгоор нас баралт, гинтийн нас баралт ихслэл гээд байгаа. Энэ дээр ер нь ямар тоо мэдээ байна? Вакцинтай холбоотой янз бүрийн байгаа юу? Чин бүрэн сайд. Заавал гишүүний асуултан дотор баг хариултанд байж байна дөө. Тэгэхээр Монгол улсад зүрх судасны өвчлөлттэй холбоотой нас баралт тэргүүлэх шалтгаан. Энэ өвчин яаралтай тусламж, төргөн тусламж шаарддаг, цаг хугацаа алдах тусам энд их эрсдэл улам нэмэгдэж байдаг. Зөв онцлоод цаг хугацаанд нь зөв эмчилгээ хийж төргөн тусламжийг түргэн үргэж чадах юм бол нас барах битгий хэлбэр дахир дутууч болохгүй хөдөлмөрлөх чадвараа хүртэл алдахгүй байх юм боломжтой юм өвчин. 24 онд 4559 хүн эндэж нас барсан. Тэгэхээр тусламжийг орон нутагт нь хүргэх нь өөрөө хамгийн чухлаа. Тантай санал нэг байна. За бид орон нутгаас Улаанбаатар руу ирдэг энэ урсгалыг зогсоох зорилгоор түрүүн хэлсэн төргөн тусламж, яаралтай тусламжийг түргэн очоод түргэн авсан үндэ яаралтай төрөлцсөн мэргэжлийн тусламж үзүүлээд эрчим дэмжлэгийг нь орон нутагт нь үзүүлдэг байх дараагийн төслийг бид одоо танилцуулах гэж байгаа. Үүний дараа танилцуулнаа. Тэгэхээр энэ бол хоорондоо уялдаа шүтэлцээтэй. Харин Улаанбаатар хотод баригдах нарийн мэргэжлийн төвөнд агсан шатны онцлогоо эмчилгээг үзүүлэх нөгөө талаасаа Монгол улсаас гадаад руу урсж байгаа жилд 250 тэрбум төгрөгийг зогсооход тодорхой хэмжээний хувь нэмэр оруулнаа. Өнөөдөр бид нэр хүний амь нас, хөдөлмөрийн чадвар алдалт, за дээрэс нь гадагшаа урсж байгаа урсгалыг нийлүүлээд бүгдийг мөнгөн дүнгээр үнэлэх юм бол бид энэ төслийг хэрэгжүүлснээр олон иргэдэд гадаад явуулахгүй байх энэ боломж бүрдэж байгаа. За нөгөө талаас гадагшаа урсж байгаа урсгал бол нөгөө агсын шатандаа илүү
гардаг. Мэдээж одоо зочмог байдлаар судсан бөглөрсөн харавсан иргэд бол гадаад руу тийм хурдан явж чадахгүй. Тийм учраас бол энийг одоо бид орон нутагт нь илүү хийх энэ бодлогын ажил явж байгаа шүү. Энэ бол одоо яг энэний дараагийн төсөл танилцуулагдахад хилцэгдэнэ. Тэгээд би энэ дээр бас илүү дэлгэрэнгүй тэр үед ярив. Тэгэхээр та бас яг л одоо өвчний нөхцөл байдлыг онцгой анхаарч байна. Тэгээд нас баралтын тэрийг харал ерөөсөө л яг хөдөлмөрийн насны иргэд энэ нөхцөл байдалтай байна. Урьдчилан сэргийлж бид чадах уу гэж ярьж байгаа. Тэгээд энэ урьдчилан сэргийлэх чадах ёстой. Ялангуяа Монгол улсад одоо хүн амын өвчлөлийг судалдаг степ судалгаа гэж байдаг. Энэ степ судалгаа дотор бол одоо монголчуудын дунд цусандах муу өөхний агуулмж бол хэд өндөр байгаа нь судсан дотор бөглөрөх судасны одоо энэ ялангуяа зүрхний титэм судасны бөглөрлийн бас гол шалтгаан болж байгаа. За бас одоо бид энэ төвлөрлийг бууруулах зорилгоор зөвхөн 3 дугаар эмнэлэг биш олон одоо Улаанбаатар хотын эмнэлгүүд тэр үтгий бол бас орон нутагт хүртэл одоо хийдэг сайн туршлагатай болсон. Тухайлх юм бол одоо Эрдэнэтэд бол одоо сайн ангиографи аппарата болчихсон, кат лаб ажилдаг болчихсон иргэдээ одоо Улаанбаатар хот руу зөөх шаардлагагүй хэмжээнд бас болж чадж байгаа зүйлүүд байж байна. Муу жишээ гэх юм бол одоо жишээлбэл одоо өнгөрсөн жил Баян-Хонгор аймгаас харуултай хүнийг Улаанбаатар руу зөөж явж байгаад машин осолдоод эмч цовлогч нар нь хамт одоо осолдсон эндсэн муу тохиол байж байна, тийм ээ. Тийм учраас бид энэ асуудлыг бол бүр зохицоор нь шийдэж, эрт илрүүлэхтэй цуг бас давхар шийдэж, эрсдэлтэй бүлгүүдийг тогтмол гаргаж ирж байгаа хэрэгтэй. Өнөөдөр артерийн даралтаа хэмжүүлээд хяналтанд хөнгөлтэй юм аваад ууж байгаа иргэдийн тоо ердөө 50% байгаа байхгүй юу? Энийг бид эрт илрүүлгийнхаа тусламжтай хөнгөлтөө имээрээ дамжуулаад нэг 60% хүрчихье гэсэн 26 оны том бас зорилго тавьсан байгаа. Тэгэхээр бид энэ айжмаар Монгол улсад ч гэсэн одоо ялгаагүй өндөр хөгжилтэй орн шиг зүрхний шигдээсээр иргэдэд алддаггүй байх энэ тогтолцооны том алхам өнөөдөр бид ярьж байна гэж харж байна. За явуулах шүү. Тодруулсан. Тэгэхээр Чимбэрэн гишүүн та энэ юун дээр миний асуусан гол асуулт бол эрүүл мэндийн салбарт энэ либералчлал буюу хувийн эмнэлгүүдийг яаж дэмжиж оруулж ирэх вэ гэдэгтэй холбоотой бодлогын асуудал асуусан. Тэн дээр бас хариулт өгөөч. За Солонгос болон гадны бус орнд бол ерөнхийдөө хувийн эмнэлгүүд байдаг. За эмнэлгүүд нь өөрсдөө тоног төхөөрөмжөө өөрсдийнхөө ашгаараа тоног төхөөрөмжийг шинчилдэг. 2-3 жил ашиглаад 2-3 жилийн өмнө ашигласан энэ тоног төхөөрөмж нь хуучраа дараагийн орнууд руу ингээ явуулдаг. Ийм хэлбэр байдаг штэ. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбар яг ийм ашигтай өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг ийм боломжтой болох хизээгээр ийм боломжтой болох боломжтой вэ гэдэг талаар нэгдүгээр. Хоёрдугаарт монголчуудын өвчлөл өндөр байна. 2.7 сая иргэн нийт иргэдийн 75% дөрвс үтсний өвчлөл өндөртэй гэж хэлсэн. Эндээс урьдчилан сэргийлэхийн тулд бидний амьдрал ахуйтай холбоотой асуудлууд байна уу? Хоол ундтай холбоотой асуудлууд байна уу? Энийг одоо урьдчилан сэргийлэх ямар одоо арга, урьдчилан сэргийлэх үүднээс ямар бодлогын арга хэмжээ эрүүл мэндийн яам авч явж байгаа вэ? Чимбэрэн сайд. $2020 онд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны том реформ хийсэн. Энэ реформын гол зорилго бол гүйцэтгэлийн үр дүнтэй гүйцэтгэл тулгуурсан санхүүжилт аваад тэр нь төр болон хувийн хвшлийн эмнэлгээс үл хамааран санхүүжилт аваад цалин хөлс, тоног төхөөрөмж мөн одоо урсгал зардлаа даадаг байхаар уг нь төлөвлөж хийсэн боловч ковид цар тахлын дараагаар олон нийтийг хамарсан өвчлөлттэй холбоотой санхүүжилтийн гажуудал үүсээд энэ нь одоо цаашаа үргэлжлэх боломжгүй болоод тэгээд одоо улсын эмнэлэг болон хувийн эмнэлгүүд санхүүжилт нь тоног төхөөрөмжийн шинжилэл цалин хөлс нэмэгдүүлэх хэмжээнд хүрч чадахгүй байгаа нэг зовлон байна. Тийм учраас 26 онд нэг оруулсан том хөтөлбөр бол бид энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах 9 зорилготой 30 ажил давхар өргөн барьсан байна. За ингээд 28 оноос яг ингэж хэрэгжих ийм том зорилго тавьсан ажиллаж байгаа. За явуулах шүү. Хариулт хангалтгүй үзэж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг бүхэд нь энэ либералчлах ийм том бодлого бол зайлшгүй явуулах ёстой шүү. Чимбэрэн сайдаа энэ дээр тодорхой бодлого авч явуулаарай. Тэгэхгүй бол наа чи одоо ингээд төрсвөөс мөнгө гаргаад за зээлийн мөнгө ч гэсэн одоо ингээд төсвөөс гарч байгаа мөнгө. За энэ удаагийн энэ нэмлэгийг дэмжихээс өөр арга байхгүй. Гэхдээ энэ нэмлэгийг баригч чинь 120 хүний эмчлэх ийм чадвартай хүчин чадалтай орчин үеийн эмнэлэг болно гэлээ. Дахиад халаалтуулаа энд ажиллаж байгаа эмчтэрийн цалин хөлс гэл дахиад төсөв дөрвөн дарамтууд орж ирнэ.
Тийм учраас энэ либералчлах, эрүүл мэндийн салбарыг либералчлах юм бодлогыг зайлшгүй авч явуулах ёстой шүү гэдэг ийм саналаа дахиж хэлье. Тэгээд эмчнэр ороод ирсэн байгаа учраас бас дахиад нэг юм асууж чинь ковидтой холбоотойгоор энэ цус өдгөрлөлч гэдэг юм гинтийн нас баралт айгүй ихсчихэд байна. Энэний холбоотой ийм нөлөөллийг тогтоосон судалгаа байгаа болов өчигдөрхөн яриад л өнөөдөр уулзъя гэсэн хүмүүс ингээл гинтл нас барцсан тэгэл зүрх судасны өвчнөр гээд сүүлийн үед нийгэмд айгүй хийм мэдээ яваад байна. Энд дэр нэг хариу хэлээд өгөөч. Дөрөв номер. За ковидын жилүүд Өөрийгөө танилцуул. тий 3 дугаар эмнэлэг төмөр учир ковидын жилүүдийн одоо нас оролт ялангуяа зүрх одоо тархины судасны эмгэгийн шалтгаанд нас оролт буюу тархины харуулт зүрхний шигдээсийн нас оролтыг ковидын өмнөх жилүүдтэй харьцуулахад бол огцом нэмэгдсэн одоо тий хөдөлгөөн бод гараагүй байгаа. Гэхдээ дэлхийн түвшинд бол зарим нэг одоо тий судалгаанууд бас ковидын үед одоо цус өдгөх хам шинж илүү явж байна, дамгаалж байна. Тэрнтэй холбоотой өөрчлөлт өндөрлөд өгч гэнэ гэсэн судалгаа мэдээлэлүүд байгаа. Манай яг одоо нас оролтын юугаар эмнэлгийн хэмжээнд одоо зүрх мэдрэлийн тусламж гуулж, давлгаа тусламж үзүүлж байгаа эмнэлгийн хувьд бол ковидын жилүүдэд бол урд хонуудтай харьцуулахад бол нас оролт огцом өсөөгүй байгаа. За Бүргийн Батчим гişүү. За өдрийн мэнд төргий. Зүрх